Нэгдүгээр энэ Спутник гэдэг вакцины хийлгэсэн хүмүүс хоёрдугаар тунгаа хэзээ хийх юм бэ? Тэр нь байхгүй болчдөг ийм улс байх уу гэж асуугаад байх юм. Тодорхой хариулт өгөөрэй. Хүүхдүүд рүү ороод эхэлсэн. Одоо хүүхдүүдийг яах юм бэ? Энэ дээр ямар бодлого чиглэл үйл ажиллагаа байна? 3 дугаарт нэмэлгүүт чинь дийлхэ болцсон юм байна. Тэгэхээр одоо гэрээр бол одоо энэ хүмүүс яах юм бэ гэдэг дээр маш тодорхой заавар зөвлөгөө байна. Ийм 3 бутархай асуулт байна. Нэг том асуулт байна. Та нарын нөхцөл байдалтай сайн дүн шинжилгээ хийх ёстой л да. Бүтэн 2 жил шахуул байх нь одоо өвчнөлөө гэж хэлээ дээ. Зүгээр байх үед. Тэгээ одоо даамжруулсан шалтгаанаар юу гэж харж байгаа. Би бол 2 зүйлээр энэ асуудал бол даамжирсан гэж үзэж байгаа. Миний бодол санал дүгнэлт буруу байвал та нар өөрсдөө хэлээрэй. Нэгдүгээрт нь бол вакцины бодлого гаргаач гэж энэ үндэсний аюулгүй байдлын 3 зөвлөлийн 3 нөхөрт хэлсэн. 3 тийшээ хард суусаар байгаад ямар вакцин авч тарих юм, монголчуудад аль нь илүү зохимжтой байх юм, дэлхийн нийт аль нь илүү гэж үзэж байгаа мэдлэг боловсралтай улсууд нь аль нь авчвал дээр гэж харж байгаа гэдэг дээр ямар ч хинч дуграагүй. Энэ тэндээс айлуудыг хайж өгсөн хэдэн вакциныг тусгай нэрээр аваад хийсэн. Сүүлдээ толгой нэргсэн ингээд 6-7 төрлийн вакцин аваачаад 2 сая хүнтэй популяц төр хийцэн. Тэгээд энэ вакцин хийж байгаагаараа дэлхийд нэгд яваад байна гэсэн чи одоо өвчлөл өхлөн нэгдүгээр зэрэгт хүрсэн. Энэ бол вакцины бодлого байхгүй. Буура дэндүү хогийн улс болсон гэдгийг харуулсан шүү. Энэ бол миний дүгнэлт шүү. Би бас энэ талаар одоо 10 жил гаруй судалгаа хийжсэн хүний хувьд би зөндөө ярьсан та нарт. Дараа нь энэ вакцинаа ингэж баахан бантан болгож ирсэн. Вакцинжуулчлаа, өчнөө хүн нь одоо болчлоо гэж тайвшруул хайц. Вакцин хийлгэсэн нөхдүүд нь одоо ерөнхийдөө суларсан, анхаарал сарнилсан. За энэ нь бол би бас энэ даамжирсан шалтгаануудын нэг болсон гэж. Хоёр дахь нь бол ерөнхийлөгчийн сонгуул. Би энийг хэлэхгүй бол болохгүй. Ганбаатар гишүүн бэтэрийг явж Эрдэнэт уулс хийхээр одоо энэ юм даамжруулах гэдэг нэг явуулдаг. Энэ улсын хурл 14 хоног хорлоогүй шүү дээ. 2-7 хоног алга болсон. Бүгдээрээ одоо орон нутагт очиж сонгуулийн сурталчилгаа хийсэн. Маш олон хүмүүсийг хоорондоо контактлах тэр боломжийг бүрдүүлсэн. Анхын ковид эхлэлт хийсэн шүү дээ. Хүмүүс хоорондын зай 2 метр байна. Маска зүүн, гараа угаана. Тэгэл энэнийг одоо зориуд санаатаагаар зөрчил хойд солонгосын их өдөртөгчийг хүлээж авч байгаа юм шиг бүгдээрээ баг одоо унан тусна гүйдэл ийм нөхцөлийг бол манай улс төрчид бүрдүүлсэн.